Сургалтад хамрагдаж буй иргэдийн хувьд Хинтээ аймгийн Өнцөг болон бүрээс ирж өөрийн хүсэл сонирхол цаашлаад нэмэлт орлоготой байх үүднээс 100 хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалтанд хамрагдаж байна. Сургалтыг Монгол гайд туур хариуцлагатай хувьцат компанийн захирал туршлагатай сургагч багш Буян Бадрах 3 хоногийн хугацаанд зааж сертификаттай төгсөх юм а. За тэгээ өнөөдөр Хинтээ аймгийн бүх сумдаас хүмүүс ирсэн байна. За тэгээд соёлын төвөөс нь хүмүүс ирсэн байна. Бас одоо политехникийн коллежийн одоо аяж хүрслийн ангийн оюутнууд ирсэн байна. За мөн одоо орон нутагт ажиллаж байгаа тийм ээ аяж хүрстэй холбоотой бизнес эрхлэгчид ирсэн байна. За энэ бол одоо маш чухал. Бас тусгай хамгаалалттай бүс нутгуудын одоо байгаль хамгаалагч нар бас энд ирсэн байна. Тэгэхээр Хинтээ аймаг маань эхний ээлжинд бол энэ Монгол туурхтныг тийм ээ одоо аймагтаа татах бүрэн боломжтой. Яагад гэвэл түүхэн одоо аялал журс гэдэг маань эхлээд дотоодынхаа журсыг таниулах хамгийн одоо том сэдэв. За илүү монголчууд илүү ойлгоно энэ түүхийг. Монгол туурхтнууд илүү ойлгоно. Одоо өвөр монголчууд, бурятууд, туваачууд те яг энэ өөрийнхөө одоо өвд эцсийн нутаг дээр ирэхийг хүсэж байгаа. Яа ирэхэд нь за бид нар ийм одоо түүхээ агуулсан, түүхээ өгүүлсэн ийм түүхээ сэргээсэн бүтээн байгуулалтыг бид нар хийсэн шүү гэдгийг одоо эсгийн туурхтнуудаа тийм ээ одоо монголчуудад таниулахаар ингээ хийж байгаа ажил байгаамаа. За энэнгээрээ бол их хач холбогдолтой гэж. Түүхэн аялал жуулчлалын бүс нутагт өнөөдрийн байдлаар 7 томоохон түүхэн бүтээн байгуулалт баригдаж захаасаа ашиглалтанд орж эхэлжээ. Мөндөд бүтцийн асуудал шийдэгдэж дотоодын болоод гадаадын жуулчид Хинтээ нутгийг зорж байна. Эдгээр сургалт дурсгалт газруудыг тайлбарлах хөтөж Хинтээ аймагт дутагдaltaй байсныг шийдэх зорилгоор ийхүү 100 хөтчийг аймгийн засаг даргын санаачлагаар бэлтгэж эхэллээ. Хинтээ аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран эдгээр хөтчүүдийг холбон жуулчлах үүргийг давхар хүлээх юм а. Энэ зохицолборууд одоо энэ зүйлүүд маань бол өөрсдөө ярихгүй. Энийг бол одоо хүн одоо бусдад хүнд одоо ойлгуулж, таниулж, яриулж за энэ одоо түүхэн одоо энэ нутаг орноо сурталчлах энэ ажлыг бол хийх хүмүүсийг бол бид нар бэлдэж гин гэсэн үг. Тэгээ нэгсэндээ бол 100 ажлын байр бий болгож байгаа. Тэгээ энэ одоо сүлжээ бий болгоно. Тэгээ энэнийхээ өрөөнд бид нар одоо ингээд тухайн сум суман дээр энэ хүмүүс ч үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгээ үүрэг хариуцлага ухамсарлаад тухайн сум орон нутгаа сурталчлаад одоо юу гэдгийг Бэндэрт ийм байна, Дадалд ийм байна, Баяадрагт ийм байна гэдгээ тэр тухайн сумын хүмүүс сайн мэднэ. Сумын хүмүүс хаана Хинтээ яаж уулзуулж ямар байгалаар явуулах уу гэдэг тэр үний тэр жуулчдын одоо нөхцөл байдлыг судлаад гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд энэнийхээ өрөөнд бол нэгсэндээ 100 ажлын байр болж 100 аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ хүмүүс маань гол үүрэг гүйцэтгэх. Энэ сургалт бол 3 өдөр явж 120 цагийн одоо сертификаттай болоод үүрэг хариуцлагатай болсон. Тэгээ одоо нэг гаднаас ирсэн жуулчин тэр одоо тухайн сум руу холбогдоод энийг нь холбоосын аялал жуулчлалын газар хийж өгөөд тэр одоо ингээд жуулчдыг бол аюулгүй байдлыг хангах. За тав тухтай байх гэх мэт олон зүйлүүдийг хийх ийм үүрэг хариуцлагатай ажилтныг бэлтгэж байна гэсэн. Төрийн албан хаагчдын төрийн албан хаагчдыг бид нар оруулж байгаа. Энэ өөрөө нөгөө нэг соёлын өв түүхэн гэдэг утгаараа бид нар бас энд хамруулж байгаа. Сертификат бий эрх бий болгож. Магадгүй тэр хүн одоо амралтаараа зуны амралтаараа юм, өвлийн амралтаараа юм тэр гайд хийж бас болно. Дээр нь бид нар бас энэ тэр төрийн одоо тэр соёлын өвийг бол бас сурталчлан таниулахад энэ төрд ажиллаж байгаа хүмүүс илүү сайн мэдээлэлтэй, мэдлэгтэй байгаа гэдэг утгаар бид нар энэ хүмүүсийг бас хамруулж байгаа. Төр өнөөдөр ажиллаа хийдсэн байна. Томоохон замуудаа тэр зорих газар зохицуулалтаа барьсан байна. Тэгвэл энийг өөрөө амьлуулах одоо хэрэгцээ шаардлага нь энэ нутгийн орон нутгийн хөтчнөр байдаг. Тийм учраас орон нутгийн өчнүүд одоо гэдэг мэдлэг ойлголтын нэг төвшөнд аваачих сум байгаа ялангуяа тэр нэг Хинтээ аймагчид 6-7 зохицборууд ашиглалтанд орж байна. Тэр зохицборын орчинд байгаа сумдын иргэд илүү төрхөө хамрагдвал энэ чиглэлийн одоо очсон тэр зохицборуудыг үзэж харж байгаа ажигчдын хувьд бол илүү орон нутгийн ийм хамгийн сүүлийн хамгийн шинэлэг тэгээд хамгийн өгөөжтэй мэдлгүүдийг орон нутгийн өчж өгдөг. Тийм учраас энэ орон нутгийн хөтж бэлтгэх одоо энэ сургалтын одоо даваа тал ач холбогдол нь бол бид нэр ингэж харж байгаа. Үнэхээр энэ бол бас шинэлэг сургалт одоо аймгийн захиргааны схем авч бид нар харж байгаа. Сургалтанд ямар хүмүүс хамрагдаж байгаа? Зарим нэг нь бол яг энгийн иргэд байна. Магадгүй одоо энгийн иргэд одоо жишээлбэл Бэндэр очиод яг тухайн энгийн иргэдтэй холбогдоод яг бэлэн байж чадах уу, мэдээлэлээ сайн бүрэн гүйцэж өөрийгөө чадваржуулах тал дээр юу ямар яаж? Энэ дээр нэг хоёр асуудал байгаа. За нэгдүгээр бидний хувьд бол шууд явдгийн
англитэй ч юм уу хятадтай тий тэгээ орон нутгийн мэддэг хөтчүүд бид нэр бэлдэж амжихгүй. Энэ удаагийн сургалтууд орон нутгийн хөтч тийм ээ. Одоо Тэнгэрийн хандгаа цогцлбор юм уу биндэр дээр очиход яг орон нутгийн одоо юу гэдгийг тэр 30 40 жил дээр орон нутгад амьдарсан тэр нутгийн ахмад хүн тий тэр одоо юу гэдгийг 10 жилийн цэцэрлэгийн багш гэдэг юм уу тий эсвэл тэнд байгаа намын сангийн эрхтгч гээд ийм хүмүүсийн хамрагдж байна. Энэ хүмүүсүүд нь маш зөв тэндээ байдаг байнгын хүмүүсүүд бол тий орон нутгийнхаа хамгийн тийм одоо түүх домонг тий өөрөө тэр чинь буцаад баг бас нэг ийм нэг тий сонирхолтой яриа өрнөд хэмжээний потенциалтай одоо нэлээд настай хүмүүсүүд байна. Тэгээд төрд олон жил ажилласан тий тэтгэврийн гавьяаны амралтанд авсан хүмүүсүүд байна. Мэдээж яг одоо эд ажиллаж байгаа одоо хэлтэй устай англи хэлтэй ч англи багш идэг бас хүмүүсүүд байх шиг байна. Тэгэхээр бол энэ олон өнцгүүд бол мэдээж энэ олон хүмүүсүүдийн хамрагдж мэдээж энэ дотроосоо цөөн тунж үлдэх бах. Гэхдээ мэдээж нутгийн орныхаа тухай амьдыг энэ хүмүүсүүд баг хүргэдэг мэдээлэл өгдөг. Гэхдээ энэ оног илүү яаж мэрэгжлийн олон улсын түвшний стандартаар аль мэдээлэл төрүүлж өгөх үү, яаж тий харж өгөх үү, яаж хаана зогсож тайлбарлах уу тий тэр гэдэг ийм нарийн одоо ур чадварыг одоо энэ нэг манай сурагч багшнаас авах юм бол илүү өгөөж нь тэгж гарах гэдэг юм л да. Тус сургалтад хамрагдаж буй 100 оролцогч сургалтын дараа албан ёсны хөтөж тайлбарлагчаар ажиллах эрхтэй болох бөгөөд энэ нь Хинтээ аймагт 100 шинэ ажлын байр бий болгох чухал алхам болж байна. Сургалтанд хамрагдаж буй иргэдийн хувьд өөрсдийн сайн дураараа хамрагдаж байгаа иргэд цөөнгүй байна. Тэгээ миний хувьд бол чөлөөт одоо соёлын ачлалтан. Тэгээ өөрөө санаачлаад энэ заргийг хараад ингээ хурц сууж байгаа. Яг миний онцлог гэвэл би өөрөө бас сумынхаа соёлын төвд нэлээд олон жил 25 жил удирдах ажилтан хийжсэн болохоор тэр чиглэлээр бас хэдийгээр гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ч гэсэн бас өөрийгөө хөгжүүлэх сонирхъя гэдэг үүднээс ингэж хүрэлцэн ирсэн. Тэгээд үүний гол ач холбогдол бол тухайн одоо сум орон нутагт байгаа одоо түүхэн аялал жуулчлал ямар нөхцөл боломж байна уу? Бусад одоо газруудаасаа юугаараа онцлог байна уу? Зөвхөн одоо түүхийн соёл дурсалт газар төдийгүй тухайн хүмүүсийн одоо ажиллаж амьдарч байсан, эдлэж хэрэгжилж байсан өв уламжлал, ёс заншил, хувцас хунар, хоол, хүнс, байгалийн баялаг ерөөсө бүх л тэр зүйлийг харуулсан ийм одоо үйл ажиллагааг тухайн хөвтөч одоо албажуулах ийм зорилгоор энэ сургалт их ач холбогдолтой болж байна гэдэг ийм сайхан сэтгэл төрж байна. За өнөөдрийн сургалт бол маш сайхан сургалт болж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, хан тэмдгээ хөгжүүлэх. Тэгээд дээр нь алдар тэрлэнгийн хөдөө арал дэлгэрэн сумынхаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш өнтэй хувь нэмэр оруулсан. Иргэдэд аягүй өгөөжтэй сайхан сургалт болж байна. Энэ чиглэлээр цаашаа ингээд маш сайхан дамжраад залуучуудаа сургаад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш таатай байна. Сургалт зохион байгуулж байгаа багш нартай болон та бүхэнд ажлыг амжилт хүсье. Сургалтын зөвхөн мэдлэг олгоо зогсохгүй иргэдийн орлого бүс нутгийн эдийн засгийн хөгжилд бодит өр нөлөө авчрах юм а. Сургалтын төгсгөлд практик дадлагыг Чингис хотод хийж, дашрамдуулахад Хинтээ аймгийн Политехник коллеж нь хөтөж тайлбарлагчийн шинэ ангийг нээж аймагта хөтөгч бэлтгэж эхлэв байна.